Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Тэгэхээр ардчилсан улс орнуудыг өөр хооронд нь ялгадаг чухал хэмжүүрүүдийн нэг бол тэгш байдал гэж тодорхойлсон байдаг. Ингэж хэлэхдээ би нийгмийн амьдралын бүх хүрээний тэгш байдлын тухай яриагүй юм. Харин улс төрийн эрх тэгш байдлын тухай ярих гэж улсын их хурлын 3 эрхэм гишүүнийг ураад энд 3 эрхтэй гишүүнтэй ярилцах гэж байна. Энэ сэдвийг чухалчлан авч чухал сэдв хэмээн тодорхойлж байгаагийн учир гэвэл улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо Монгол улсад ямар байна? Цаашаа ямар байх юм? Энийг хэрхэн хөгжүүлж болох юм гэдэг талаар энэ гишүүдийн санал бодлыг та бүхэнтэй танилцуулж, та бүхний анхаарлыг бас энэ сэдвт хандуулах гэсэн хэрэгэ. Би 3 эрхтэй гишүүнтийн дунд суугаад энэ асуудлыг ер нь ярьж байгаагүй юм байна. Улс төрийн шийдвэр гаргах түвшингийн эмэгтэйчүүдийн оролцооны талаар нэлээд ярьж ирсэн. Тэр өнөөдөр улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна гэж та 3 хувь хүмүүсийнхээ хувьд бодож байна гэдгээс яриагаа эхлэе. Таних. Ер нь яг Монголын түүхийн туршид бол нийгмийн амьдралд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо бол өндөр байсан гэж үздэг. За их Монгол улсын үед тэс хойших их баг хаадын үед за тэгээ 21 оны ардын хувьсгалын дараачаас бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог төвшүүлэх тал дээр сонгуулийн эрх өгөх бид нар маш олон орноос өмнө одоо эмэгтэйчүүд сонгуулийн эрх өгч ирсэн түүхэн баримтаа шүү дээ. Тэгээд одоо нарчилсан засаглалын үед эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг бол шат шатанда өөр онцлогтойгоор ингэж явж ирсэн гэж үзэж байгаа. Тэгтээ бол энэ нь өөрөө янз бүрийн байдалтай заримдаа нэлээд идэвхтэй оролцоотой улс төрийн түвшинд шүү дээ. Шийдвэр гаргах түвшинд заримдаа буурсан ийм маягтай бол оролцож ирсэн. Тэгээ нарчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш хугацаа бол бид нар цоо шин тийм сонголтыг өгсөн юм хугацаа. Ямар нэгэн бодлогоор заавалчгүй юм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэсэн байдлаар. Тэгээ магадгүй ардчлалын эхний 10 жилд бол эмэгтэйчүүд оролцоо багасах тийшээ хандсан. Тэдэрч магадгүй өөр нийгмийн амьдрал бусад салбарт оролцоо нөлөөлөх үү, шийдвэр гаргах түвшинүүд эрхтэйчүүдийн оролцоо ихтэй тийм үе явагдажсэн. Тэгээд олон улсын байгууллагын зүгээс бас хүчтэй эсэргүүцэл янз бүрийн сургалт явагдсан. Тэгээд 2011 онд бол гендерийн эрхтэгч байдлын тухай хууль батлагдсан. Мэдээ энэ хууль бол үр дүн өгсөн гэж бодож байгаа. За одоо бол бид нэг олон улсын парламентын холбооны хурлуудад очдог л доо. Тэгээд хурлууд харахад бол улс орон бүхэн янз бүр байдаг. Европын улс орнууд, ялангуяа Скандинавын орнуудад бол эмэгтэйчүүдийн оролцоо бүр их өндөр байдаг. Заримд нь бараг 50-аас дээш хувьтай оролцоотой улс орнууд байдаг. Тэгээд манай орн бол эмэгтэйчүүдийн оролцоо багатай улс орны тоонд ордог. Энэ өөрөө манай уламжлалтай харьцуулах юм бол энэ ардчлалын он жилүүд бол багассан байна. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар дэмжиж одоо эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг бид нар парламент өөрөө ухамсарлаад тэгээд хууль баталсан. Одоо бол үр дүн гарч эхэлнэ. Гэхдээ би үр дүн гараад үр дүнд хүрсэн гэж хэлж чадахгүй.